Хөшөө цайдмын цогцлбор дурсгал. Энэхүү дурсгал нь Архангай аймгийн Хашаад сумын төвөөс баруун хойд зүгт 20 орчим км зайд Цайдан багийн нутаг Хөгшин орхон голын баруун эрэг Цайдам нуурын хөндөд оршдог. Дурсгал нь 552-оос 745 оны хооронд Монгол нутагт оршин тогтнож байсан Түргийн хаан тулсын хаан Билгээ болон түүний дүү Нэрт Жанжин Гүлтэйгэн нарт зориулан байгуулсан тахилын байгууламж юм. Уг дурсгалт газар нь дэлхийн орхны өндий соёлын дурсгалт газарт орших томоохон дурсгалын нэг бөгөөд дэлхийн түрэг судлал, Төв Азийн археологийн судалгаанд онцгой байр суурийг эзэлдэг шинжлэх ухааны асар үн цэнэтэй дурсгал юм. Эртний түргийн хаад ноёдод зориулан бүтээсэн тахилын байгууламжийн бүтэц зохион байгуулалтанд дурсгалын нийт талбайг шавар хэрмээр хүрээлэн гадуур нь усан шуудууд атсан байх ба хэрмийн үүдний хэсэгт хос хоёр чулуун хоныг өөдөөдөөс нь харуулан тавьж хэрмийн төв хэсэгт тахилын сүм байгуулан үүдний талбайд эзний шадар бараа болгоцтын хүрэг дүрсийг зэрэг дэв албан тушаалынхын дарааллаар байрлуулж үүнээс ургаш чулуун яст мэлхийн нуруун дээр гэрэлт хөшөө босгож түүний хоёр талд эзэн ноён болон хатны чулуун хүргийг зэрэгцүүлэн тавьсан байдаг. Билгээ хааны гэрэлт хөшөө. Билгээ хааны гэрэлт хөшөөг 735 онд босгосон бөгөөд хөшөө нь 345 см өндөр, 175 см өргөн, 75 см зузаан хэмжээтэй. Хөшөөний дөрвөн талд эртний рүүн болон нангиад бичээс бий. Мөн хөшөөний оройн хэсгийг эвхэрсэн хоёр лууны дүрсээр чимэглэж бичээсийг голлуулан түрэг угсааны тамга болох янгирийн дүрс сийлсэн бөгөөд хөшөөг мэлхий чулуун суурин дээр нүүрэн хэсгийг нь наран ургах зүг харуулан байрлуулсан байдаг. Гүлтэйгэн жанжны гэрэлт хөшөө. Гүлтэйгэн жанжны гэрэлт хөшөөг 732 онд босгосон бөгөөд гэрэлт хөшөө нь 335 см өндөр, 132 см өргөн, 46 см зузаан хэмжээтэй. Уг гэрэлт хөшөөний нүүрэн талд 40 мөр, өмнө болон хойд талдаа тус бүр 13 мөр рүүн үсгээр эртний түрэг хэлээр бичсэн бичээстэй. Хөшөөний ар талд тан улсаас Гүлтэйгэн жанжныг тал төгссөнтэй холбогдуулан бичсэн эмгэнэл хийгээд түүний алдар гавьяаг магтан дуурсан утгатай хятад бичээстэй. Хөшөөний нүүрэн талд түрэг угсааны тамга болох янгир, оройн хэсгийн зүүн баруун талд хүүхэд хөхүүлж буй чоныг дүрсэлсэн байдгаараа онцлог юм а. Хөшөө цайдмын цогцлбор дурсгалыг анх 1889 онд Оросын эрдэмтэн Ядранцев илрүүлэн эрдэм шинжилгээ судалгааны эргэлтэнд оруулсан бөгөөд үүний дараа 1890 онд Финляндийн эрдэмтэн Геглийн удирдсан шинжилгээний анги бичигт хөшөөдийг голлон судалжээ. Мөн 1891 онд Оросын эрдэмтэн Родлов, 1912 онд Котвич, 1933-аас 1934 онд Букенич, 1958 онд Монгол Чехословакийн хамтарсан экспедиц, 1980-ад онд Монгол зөвлөлтийн хамтарсан экспедиц, 1998 онд Монгол Японы хамтарсан бичээс төрчлийн хээрийн шинжилгээний анги, 1997-оос 2002 онд Монгол Туркийн хамтарсан төслийн баг, 2000-аас 2003 онд Монгол Туркийн хамтарсан судалгааны баг, 2018 онд Монгол Казахстаны хамтарсан хээрийн шинжилгээний ангиуд тус дурсгалт газар археологийн малтлах судалгаа хийж олон зуун үн толдруудыг илрүүлэн дурсгалыг аварган хамгаалах ажлыг зохион байгуулсан байна. Хөшөө цайдмын цогцлбор дурсгалыг 1941 онд улсын тусгай хамгаалтанд авсан. 2002 онд уг дурсгалт газрын хамгаалтын бүсийг 20.8 км² газар байхаар тогтоосон бөгөөд 2004 онд ЮНЕСКОгийн дэлхийн өвийн жагсаалтанд бүртгэсэн. 2010 онд түрэг улсын төвөг соёлтой холбогдох дурсгалт зүйлсийг хадгалж хамгаалах, судлан сурталчлах үүрэг бүхий Хөшөө цайдан музейг байгуулжээ.